Сайн бацгаана уу? Өнөөдрийн бичлэгээрээ би 5 жилийн дараах зорилготой хүрэхийн тулд би яг одноос яг юу хийх хэрэгтэй вэ гэд төлөвлөгөө болон өдөр тутмын хийх зүйлсээ тодорхойлсон. Тэрийгээ та бүхэндээ танилцуулах чинь. За тэгээд миний хувьд болохоор яг 5 жилийн дараах зорилго дээр ингээд 4 ерөнхий гэх юм уу том ийм зорилгоудаа тавьчихсан. Тэрийг өмнөх бичлэгээрээ дурдсан байгаа. Тэгээд яг тэрийг ингээд задлаад харах юм бол жишээ нь би ингэж гисэн байгаа. Эхнийх дээр нь ихтэд магистрт сурах, хоёр дахь нь өөрийн гэсэн байртай болох, гуравт нь 500 сая төгрөгийн хөрөнгөтэй болох, дөрөвт нь олон улсын компанид ажилд орох гэсэн ийм 4 том зорилго байгаа. Тэгээд яг ингээд харах юм бол эхнийх дээр нь болохоор би яг ингээд 5 жилийн зорилгоо бичээд энээсээ ингээд шинэ яг вэ гэхээр хизээ энийгээ одоо биелүүлсэн байх хэрэгтэй ингэж хугацаа бичээд одоо дуусах хугацаагаа бичсэн гэсэн үг. За тэгээд одоо байгаа яг энэ миний зорилгонд нийцж байгаа одоо байгаа нөхцөл байдал маань ямар байгаа юм. Тэгээд би одоо энэ зорилготой хүрэхийн тулд би заавал хийх ёстой зүйлсээ гаргаж ирэх хэрэгтэй. Тэгжээж энийгээ болохоор яг өдөр тутмын одоо хуваарьтаа оруулаад тэгээд эдгээр зүйлсүүдээ хийж ижил яг энэ зорилготой хүрнэ гэдэг нь тодорхой байгаа учраас өдөр тутмынхаа заавал хийх зүйлсүүдээ яг эндээсээ ингэж нарийсгаж гаргаж ирж байгаа гэх юм уу? Эндээсээ хөөж жоод ингэ гаргаж ирж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт юу вэ гэхээр одоо бид нэр ингээд шал өөр юм өдөр болгон хичээд тэгээд 5 жилийн дараа ч юм уу нэг тодорхой хугацааны дараа би одоо ингэмээрэн тим юм зорж ийн гэд яриад байдаг. Тэнгүүд тэр хоёр нь ингээ хоорондоо зөрчилдөд авах юм бол хизээж та одоо яг өөрийнхөө хүсэж байгаа зорилготой хүрч чадахгүй гэдэг нь бол тодорхой шүү дээ. Тэгэхээр яг ингэж харах нь илүү нөгөө нэг өөртөө бодож байгаа зүйлсээ ингэж тусгаж аваад зайлшгүй би яг эдгээр зүйлсийг хийх хэрэгтэй мэн гэдгээ яг өөртөө одоо суулгах хэрэгтэй, ойлгуулах хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь би одоо ингээд 5 сард одоо жишээ нь ингээд хувааруудаа гаргасан байхгүй. Тэгэхээр энд нь саний төлөвлөгөөний дагуу энд ингээд яг өдөр тутамдаа хийх зүйлс маань гараад ирсэн учраас би энийгээ буцаагаад ингээд сарынхаа өдөр тутмын хийх одоо хуваарьтаа оруулж ирж байна гэсэн үг. За тэгжээж бид нэр илүү олон юм бодохгүйгээр яг өөртөө шаардлагатай байгаа хийх зүйлсээ ингээд тодорхой байгаа учраас илүү толгойд амар дээрсэн цаг хугацаа хэмнэн тэгээд энийгээ одоо би яг энийг хийж нэр энэ зорилготой хүрэн штэ гэж өөртөө ингээд сануулж явах тийм одоо давуу талтай байгаа. Тийм болохоор яг иймэрхүү дэвтэр ч юм уу те эсвэл зөв өөрөө хоосон ингээд дэвтэр дээр яг эхлээд ингээд зорилгоо биччихээд дараа нь тэр зорилготой би хизээ хүрэх юм гэдгээ тодорхойлоод тэгээ яг энэ зорилготой хүрэхийн тулд одоо байгаа нөхцөл байдал маань яг ямар байгаа юм те энэ жишээ болгоод урьдах юм бол би 500 сая төгрөгийн хөрөнгөтэй болох гэж байгаа юм 5 жилийн одоо хугацаанд. За тэгэнгүүт энэ дотроо юу байх вэ гэд би одоо өөрөө төсөөлөд одоо бодож байгаа байхгүй юу. Тэнгүү жишээ нь би энэ дээр 100 сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийх 300 сая төгрөгийн үйл хөдлөх хөрөнгөтэй болно. 50 сая төгрөгийн эргэлттэй хувийн бизнестэй болно. 50 сая төгрөгийн хадгаламжтай болно гэд ингээ гаргацсан байгаа. За тэнгүүд эднийг би хугацааг ингээ биччихээ. Тэнгүүд одоо байгаа нөхцөл байдал маань ямар байгаа вэ гэхээр би одоо ийм төгрөгийн хадгаламжтай те тэгээд хөрөнгө оруулалт хийхэд надад яг юу байгаа вэ гэхээр би нэг анхан шатны одоо мэдлэгтэй ерөнхийдөө хөрөнгө оруулалтын янз бүрийн мэдээлэл ингээд сонсох юм бол ерөнхий байдлаар ингээд ойлгох хэмжээнд гэсэн үг. За тэгээд цаашдаа болохоор би яг ер нь хөрөнгө оруулалт тал дээр нэлээд их сонирхож өөрөө судлыг гэж зорж байгаа. Өнөөдрийг яг ярих байгаа гол зүйл маань ер нь бол энэ зорилго руу маань илүү одоо төвлөрж байгаа. Тэгэнгүүт би жишээ нь одоо ингээд яг ажиллаж байгаа одоо ажлынхаа орлогоос гадна би орлогоо нэмэгдүүлэх ингээ хэрэгтэй гэж харагдаж байгаа байхгүй юу? Аюу тодорхой гараад ирнэ гэсэн. За тэнгууд би орлогоо нэмэгдүүлэхийн тулд юу хийх вэ гэхлээр хамгийн түрүүнд ер нь бол би эхлээд яг одоо би юу чадж байгаа бэлээ. Тэгээд чадж байгаа зүйлээрээ би яаж ордлого олж болох вэ гэж яг харсан. За тэгэхээр миний хувьд болохоор яг санхүүгийн одоо мэрэгчлээ
Тэгээд хувийн байгууллагад ер нь нэлээд олон жил ажилласан туршлагатай байгаа учраас би яг одоо хувийн байгууллага гэх юм уу дөнгөж одоо эхэлж байгаа бизнес болон хувь хүмүүс, бизнес эрхлэлтэй хүмүүст санхүүгийн зөвлөгөө өгөх тэгээд бусад одоо юу гэдгийг тайлан тооцоотой холбоотой бас зүйлсийг хийх ийм одоо ажил эхлүүлэхээр ингээд бас нэг ганц хоёр хүнтэй ажил ярьчихсан эхлэхээр одоо шийдээд үйлчлэгээ үзүүлэх ажлаа эхлүүлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ дээр гол өгж байгаа одоо чухал санаа нь юу вэ гэхээр бид нар юу юугүй ингээд амар их мөнгө гаргаад тэгээд тэрнгээрээ орлого олно ч гэдэг юм уу те нэг бизнес хийнгээ заавал ингээд мөнгө төгрөг гаргаж явахгүйгээр миний хувьд бол тэгж шийдсэн байгаа. Яг одоо би яг юу хийж чадж байгаа бэлээ? Би юу хийж чадах вүлээ? Хинд юу өгч чадах вүлээ гэдгээ би ингээ олоод харсан байгаа. Тэгээд тэрнгээрээ би илүү их ингээ орлого олох зорилгоор ингээ ажил эхлүүлж байгаа. Нэмэлт орлого тэр болохоор миний туршлагаар болохоор би яг одоо байгаа компанида санхүүгийн менежер буюу санхүүгийн тайлан одоо нэгтлэнгийн бүхэл ажлууд дээрээс нь одоо тайлан төлөвлөгөөнүүд тэгээ дээрээс нь одоо мөнгө урсгалч гэдэг юм уу тиймэрхүү байдал дээр яг бүгдэн дээр нь ер нь бол ингээ ажилдаг. Тэгээ компани одоо санхүүгийн гүршигтэй байдлыг хэрхэн сайжруулах вэ? Тэн дээр нь одоо дааж мөрдүүлэгч гэдэг юм уу тэрийг нь одоо цаашдаа сайжруулах талын одоо ажлуудыг ингээ хийгээ явдаг. Тэгэнгүүт миний ажлын хувьд болохоор манайх борлуулалтын одоо компани учраас би бас борлуулалт хийх боломжтой байдаг. Тэгээ би одоо өөрийнхөө ажлын хажуугаар бас компанийнхаа одоо бүтээгдэхүүнүүдийг борлуулсан одоо борлуулдаг тийм туршлага бас надад байгаа. Тэгэхээр энэ маань болохоор надад нэмэлт орлого маань болчихдог байсан. Тэгээ цаашдаа ер нь бол яг энэ байдлаараа бас ажиллаж болно. Дээрээс нь зөвхөн одоо хин нэгнээс хамаарахгүйгээр өөрөө бие даасан бас юм орлого олох өөрийнхөө яг хийж чадж байгаа зүйлээрээ орлого олох юм шаардлагатай гэж үзсэн болохоор яг одоо өмнөх дурдсан зүйлсүүдийг эхлүүлж байгаа. За тэгээд тэгэхээр одоо бид нар яг ингээд нөгөө нэг айгүйх зорилго тавиад ингээл бодоол мөрөөдөл төсөөлөд ч юм уу ингээ яваад байгаа мөртлөө өдөр болгон хийж байгаа зүйлс нь ерөөсөө тэрнлөөгөө чиглэж чадахгүй байх юм бол та ингээ хизээс зорилготой хүрэхгүй гэдгийг амар сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ талаар би яагаад ийм ойлголттой болсон гэхээр би өмнө нь яг нэгжсэн байхгүй юу. Би яг одоо ингээд 5 жилийн зорилго гэдээ ингээд бичсэн байгаа шиг би өмнө нь ингээд өөрийнхөө зорилгоодыг айгууд сайн тодорхойлдог байсан. Одоо ийм тэмдэглэлийн төр ер нь бол ингээд нэлээд хөтэлдэг. Тэгсэн мөртлөө би өдөр тутамдаа болохоор би тэр зорилгоо төлөө ингээд бараг юу ч хийдэггүй байсан. Зөвхөн ажиллаа л хийдэг те. Тэгтэл одоо би жишээ нь өмнө нь бол ингээд нэгтлэнгийн ажлыг нэлээд олон жил бас хийж үзчихсэн. Тэгээд тэрэн дээр маш их цаг хугацаа зарцуулж ирсэн. Гэхдээ тэр мэдээж би сурсан юм маш их байгаа. Гэхдээ энэ дээр хэлэх гол санаа нь би ингээд өөр зорилготой мөртлөө би хизээж одоо нэгтлэнгаар мэрэгшээд ч юм уу нэгтлэнгийн ажиллаараа амар гоё карьераа хөөн гэж огт болдгоо байж би ингээд бас хэдэн жилийг ингээд тэрэн зарцуулсан. Тэгэнгүүт дараа нь би яг ингээд 6-7 жил өнгөрсний дараа би тэгж бодсон байхгүй юу. Би болохоор ингээд дахиж манайсаа сурна, хэллээ сайжруулна илүү яг мэрэгжлийнхаа дагуу дээрэс нь илүү ийм гоё бизнесийн тал руу би ингээд сурыг гэж аявих боддог байсан. Тэгсэн мөртлөө би тэрний төлөө юу ч хийгээгүй. Өдөр болгон би яг л ингээд нэгтлэнгийн ажлыг хийдэг. Тэгээд амар оройтдог тэгээд тэрний хажуугаар ингээд ямар нэгэн одоо юмд ингээд хамгаалж чадахгүй, явж чадахгүй ингээд хөвцүүлээл яг ингээд тэрнгүүрээ хаачдаг байсан. Тэгэнгүүт дараа нь би яг ингээд нэг 6-7 жилийн дараа нь гинт ингээд надад ухаарл ирж байгаа байхгүй юу. Тэрний юу гэхээр би ингээд юу хүсэж мөрөөддөг байлаа гэд. За тэгээд тэрнээс эхлээд би өмнө хийсэн ингээд зүйлсээ ингээд харангууд тодорхой хэмжээнд мэдээж ингээд ажилласан туршлага хамт олон ингээд байгаа. Гэхдээ биний зорж исэн зүйлээс жоохон өөр исэн. Би тэгээд ингээд жоохон өөр зам руу орсон байсан. Тэгээ би тэрийгээ ингээд ойлгож мэдэж авангуудаа цаашдаа би илүү ингээд зорилгоо төлөө надаа ингээд зорилго байгаа штэ мөрөөдөл байгаа штэ гэдгийг амар ухамсарлаад дахиж одоо тэрийгээ санаад гэх юм уу. Тэгээд бүр мартцсан байсан. Тэгээд ер нь тэрнээс хойш гэхээр би нэг 4-5 жилийн өмнөөс хойш нэлээд ингээд өөртөө ажиллаад хувь хүний хөгжлийн ингээд тал дээр
нэлийн ингээд суралцаад явж байгаа. Тэгээд яг одоогийн өнөөдрийн байдлаар болохоор би бас л яг бодож исэн зүйлсүүд рүүгээ арай ингээд хүрээгүй байгаа учраас би яг ингээд шинээр дахиж энийг ингээд зураглаж хараад тэгээд илүү өөртөө ингээд ойлгомжтой хүн тэгээд цаг хугацаа алдахгүйгээр тодорхой болгоод ингээд эхэлж байгаа. Тэгэхээр миний одоо яг ингээд гаргасан зүйлсүүд дээр би дүгнэж хэлэх юм бол ингээ харчих юм бол айгүй амархан ядаж нэг зам руугаа яг тэр зорж байгаа зам руугаа ингээ явна гэсэн үг. Тэгэхгүй ингээд нөө толгой дотор айгүй олон юм байгаад ахаар хүн айгүй төөрөөд дээрэс нь өөрийнхөө яг чиний хүсэлтэй тэр зорилгоо ингээ мартчихдаг. Тэгэхээр мартахгүй тулд яг ингэж гоё буулгаад ямар нэгэн байдлаар ингээд иймэрхүү одоо зүйлсүүдээ ингээ гаргаад авчих юм бол их зүгээр та нарт бас хэрэгтэй байх юм бол яг ингэж бас гаргаад үзээрэй гэж хэлмээрээ. За баяртай.